одоо яг өсвөр нас эхэлж байгаа хүүхдүүд ингээл нэг ингээл сонирхол ингээл тий одоо эргэтэнгийн ч юм уу тий ингээл гайхаал ингэж үзэж байгаа үе нь одоо ингээл бидний эмээ өвөө ч юм уу одоо манай ээж аав ч юм уу баг би ч ингээд харахад тий яаж ин чигээ баг ингээд загнах гад байдаг. Одоо охтуудаа хамгаалахын тулд бас ингээд хөвгүүдийг давхар ярих хэрэгтэй болж байгаа байхгүй. Одоо багаас нь эцэг их нь одоо охтуудад хамаагүй хурж болохгүй гэдгийг зааж өгөөгүй бол нөгөө өвгөө чинь яг нүуний эд одоо боловсрож явах үедээ охтуудыг сонирхоод хүрэхтэй тийм одоо эмзэг хэсэгт нь хүрэх ч юм уу булчирхаад очиод байгаа юм шиг амар хүндүртэйс нэг санагдаж шүү дээ. Одоо би өсвөр наснда ингээл амар хүндүртэй бүр ингээд одоо бараг нэг сарын тэмдэг ирээд өвдөх одоо бараг санахгүй байна нэг жоохон байсан болохоор өвгүүдээ хайдаг үе нь яг 12-оос хойш те. Яг тэгэхээр тэд нар ч арай ингээд нэг тогтворжоод те. Одоо эдгээр бие дагаа сурцсан бие даа гэж тэгдэг штэ. Тийм тэгэхээр ингээд илүү их сэтгэл зүйн үед болон те одоо яг энэ бэлгийн чиг хандлага дээр нь ингээд сайн анзаараад ярилцах хэрэгтэй үе юм байна штэ. Ер нь бол